За ингээ манайхаа ингээ өнөөдрийн мэдлэгээр юу одоо ер нь юу хийх гэж байна вэ гэхээр нэгэн аниме гарч эхэлсэн байгаа. Тэгэхээр тэр оюуны өмч болохоор би тэрийг үзүүлэхгүй. Тийм болохоор үзүүлэх юм бол намайг каана гэж бодож байна. Тэгээд одоо дуу нь явж байна л та. Дуу сонсогдож байна танарт. Харанхуйг устгах гэдэг нэртэй гоё аниме гарсан. Тэгээд одоо 3 дугаар анги нь гарч байгаа. Тэгээд 10-аас дуусна. 2 анги гардаг өдөр. Өчигдөр 2 анги үзээд би энэ кинонд амар дуртай болсон. Тэгээд одоо өнөөдөр дахиад 2 анги үзэж байна. Дөнгөж сая амар их хичээлээ дээ. Дөрөвгөө өвтлсэйхэн сууж байна да. Тэгээд одоо 4-р анги. Тэгэхээр дараагийн ангид нь юу гарах вэ гэхээр Тазами гэдэг Тацуки юу л мэдгүй. Нэг амар муу тосгоноос ирээлдэг амар том хотод ирээл тэгэл цэрэг болно гэж бодож байсан чинь ингээл ардаас нэг хүн гарч ирэл хоол өгвөл чамайг цэрэгт оруулж өгье гэдэг тоххой. Тэнгуут нь тэрэнд хоол аваад тэр нь алгуулчих тээ. Тэгээ бэжсэн чинь нөгөөт гарч нэг амар баян айланд очиод яасан гэхээр нэг ингээд явж байгаа охин нь ингээд баян айлын хүн байгаал. Чамайг өргөдөл аваад тэгэл баян гэрте хоноолол байжсэн чинь гинт шөнийн дайралд гарч ирээл. Шөнийн дайралд гарч ирээл. Гинт бүгдийг алаал. Тэр бүх баячуудыг алаа. Тэгээд хамгийн сүүл нэг илдэг охин ч үлдээл. Ягаа алсан бэ гэхэд тэр муу хүмүүс. Ягаад гэвэл тэр хамгийн муу хүмүүс. Тэгээд Тазами тэр Аказа гээд хамгийн амар хүнтэй тулалдаад тэгээд амар яшаахтаа тэгээд бэртцсэн байсан. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр нөгөө нэг хоёр найзтай тэр тосгоноос гараа явсан юм байл та. Тэгээд хоёр найз цалаа явсан юм байл та. Тэгэхээр тэгээд тэр нэг агуулхаар ороод харсан чинь нөгөө нэг шөнийн дайралтай хамт ингээд бол ялгагдсан байгаа шүү дээ. Чирээ даваа явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь хоёр найз нэг нь нөхцөн, нэг нь шорон дотор байсан. Тэгээд нэг нь хордод өгсөн. Нөгөөх нь болохоор яг хордож өгдөхийн даваан дээр байсан. Тэгээд нэг найзгаа яг нь гаран дээр алдсан. Тэгээд тэр нүунийг илдэг охиныг шууд сэлмэ гаргаж ирээ ганцхан зарчсан. Тэгээд тэр шүүд яг ингээд харихаараа ингээд зүрх мөрт хамаагүй тавчаа дахиад дараа дээрээс дахиад нэмэн тавьчаад ууранда. Тэгээд алуурчны юунд ордог. Юу гэдэг лээ. Харанхуйг устгах гэдэг аниме баггүй. Тэр хүмүүс хүмүүсийг илдгээр ингэж авчирж байгаа л тамлж агалдаг. Тийм учраас тийм үтгэхгүй. Одоо тэгээ 4-р анги дээр нь юу гарах гэж байна гэхээр хамар гоё юм гарах гэж байна. Тэр нь болохоор хамгийн сайн, хамгийн илүү, хамгийн хүчирхэг нэгэн хүнтэй тулалдчихын Тазаки, бас Аказе, тэгээ бас босс нь. Тэгээ босс гэдэг нэртэй. Тэгээ Чири, Броди ч үлээ. Тэгээ тэр бүгдээ нийлээд тэрнтэй тулдах гэж байна. Тэгээ нэг мэрэгэн буудагч сая Аказагийн биш Ташикагийн өсөй биш тааши мэдгүй. Би нэрүүдээ сая дотоод чадаагүй бол ингээ өсийг бүр баахгүй буудаа тээгөр найцсан. Дайсантай тулдаж санамсаргүйгээр. Тэгээд энэ бичлэгийг энэ киног үзэх хүсчээл Dreambox гэдэг кинон дэр 9 цагаас 9 цаг 30 минут хүртэл гардаг. Яа тэгэхээр тэр кино маань хэлсэн маань мэдээж хэмжүүлээ. За тэгэхээр та бүхэн одоо за кино хэлчихлээ. За ингээ манайхан баяртай дараа уулзцгаа түр баяртай.